би тийм том магнат төр болсон юм шээ. Хэвлэлийн магнат гэдэг бол арай өөр байх уу. Манай одоогийн зах зээл дээр нэг магнат төрөх боломжгүй. Яагаад? Яагаад гэвэл ийм төгс өрсөлдөөнд зах зээл манай хэвлэлийн зах зээл. Дээрээс нь асар том өрсөлдөөн. Тэгээд улс төрчдийн авилгалын мөнгө ороод ирж байна. Дээрээс нь далд эдийн засгийн мөнгө ороод ирж байна. Энэ дээр биш тэ супер магнат төрөх ерөөсө боломжгүй гэж би хардаг. Ягаад гэвэл гайгүй босоод ирсэн татаад оногчиж байгаа. Тийм ээ. Ийм жижиг зах зээлд хэвлэлийн магнат төрнө гэдэг бол бас аюул шүү урна. Би бол тэгж боддог шүү. Надад тийм хүсэл шунал байж болно тийм үү? Тэгвэл энэ ардчилсан Монгол улсад тийм хитийцсэн хүч нэг хүн төвлөрч ерөөсө болохгүй. Нэг намд том одоо эрх мэдэл төвлөрж болохгүй гэдэг үзэл бодол байгаад байна да. Тэрнтэй адилхан хэвлэл мэдээллийн хүч нэг цэг дээр төвлөрч ерөөсө болохгүй. Та тэгтээ тех гэж үтсэн юм шүү. Үгүй л тэхөө. Их тийм хайртай учраас боловчтой чинь 18 өргөн нэвтрүүлгийн телевизэн. Би эндээс нэгийг л хөдөлж байгаа үстэй. Би ТV8 телевизийн 100% хувьцаа эзэмшиж байна шүү дээ. Харин ТV8-ыг зарцсан энтерг бас яриад байна гэсэн. Тэгж зүүдэлж байгаа хүмүүс битгий горд. Та нар надаас ТV8-ийн 10%-ийг ч худалдаж авч чадахгүй. Би энэ бизнест үнэхээр хайртай. Би энэ телевизийг мөрөөдөж хүсчиж авсан. Өнгөрсөн жилд одоо хэдийгээр цаг хэцүү байсан ч гэсэн бид нар Channel 11 сувгийг худалдаж авсан. 100% эзэмшиж байна. Одоо үнэхээр нөгөө барилгын захиалагчд манаас буруу ойлгох. Баартараар авсан шүү. Одоо нөгөө өөрхий дуусаагүй эдэн хаусуудаас нэг нь өгөөл авсан. Одоо өнөөдөр 5 тогтмол эвэл тэсэд үлдсэн байна. Нэг нь өглөөнөөс нь шүү. Яг үндэ ашиггүй л байгаа шүү. Гэхдээ би энд хайртай учраас байлгаж байгаа. Гэхдээ тэгээ урнаа яатсан бэ? Одоо би зяндаа сонино зяндаа сэтгүүл болгосон байна. Welcome to Mongolia гэдэг англи хэл дээр гардаг сэтгүүл хийсэн байна. За нэг 3 сайт байна тийм ээ. Зяндацгийн сайт байна. Гэхдээ нэг хэвлэл мэдээллийн захтай л амт байгаа үстэй. Өргөн нэвтрүүлгийн телевиз нэг байна, арилжааны телевиз нэг байна. За нэг 2 сэтгүүл байна. Өдөртмөн сонин байна. Зүгээр яг нь комплексны байгаасаа зохицолбор одоо тийм ээ. Бүгдээрээ иж бүрэн байг гэдэг талаас нь найз нь хийсэн болохоос биш би нэг тийм одоо магнат болохгүй лалаад ядчих гэдэг гэсэн байхгүй. Наваа одоо ингээд дуугаагаад хахаар одоо бас ингэж боддог юм шиг. Нэг сайттай дүүл одоо балбаж байгаа л харагддаг. Баруун зүүнгөө гуйдаад л хүсэж толгой төрөөгөө шухраад л наваагаар алаад байл гэж боддог байх. Яг үндэ би тэрийг хайрлаж байгаа шүү. Би мань нэрийг балбуул тэр яана. Өнгөрч байгаа юм биш шүү дээ.